стандарт техникийн зохицуулалтын хуулийг бол хэлэлцэхийг дэмжиж байгаа. Би бас энэ ажлын хэсэгт орж ажилласан. За тэгээд ер нь яг нөгөө процессыг нь л маш тодорхой болгож өгөх хэрэгтэй байна. Стандартыг хэн боловсруулах уу, ямар нөхцлөөр нутагшуулах уу, хаанхын ямар стандарт оруулж ирэх үү. Энэ дэлхий дээр ч Евро стандарт, Америк стандарт, Аз стандарт гэдэг олон стандарт байна шүү дээ. Тийм учраас аль стандарт нь манай орны энэ онцлог, цаг уур, манай дээр нь тохиромжтой юм. Аль нь ер нь байгаль орчин, эдийн засаг, хүн ардад хэрэгтэй юм. Энэ талын ямиг бас нэлээд сайн судлах хэрэгтэй. Судалгааны байгууллага, судалгааны судалгааг сайн хийдэг байх ёстой гэсэн ийм бодолтой байгаа. За тэгээ мэдээж стандарт сайжирснаар бол ард иргэд эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах таатай орчин бий болно. За нөгөө талдаа бас хувийн хвшилд ээлтэй, хувийн хвшилд хөрөнгө мөнгө хэмнэсэн, цаг хугацаа хэмнэсэн ийм олон талын ач тус байгаа. Жишээ нь барилгын салбарт гэхэд 1000 гаруй норм дүрм стандарт байгаа. За үүний бол 40 орчим хувийг нь шийдлэх шаардлагатай болсон гэж салбарын яамнаас мэдээлж байгаа. Аль 1978 оны ГОСТ стандарт хүртэл энэ барилгын салбарт мөрдөгдөд явж байгаа. Тийм учраас эдгээрийг энэ орчин үеийн техник, технологи энэ цаг үетэйгээ нийцүүлж шинчилж явах юм зайлшгүй шаардлага байгаа. Тэгээд хамгийн гол нь тэр процесс нь хурдан байхгүй бол нэг норм стандарт батлуулах гэдэг. Тэгэл өгцөн хүлээж байгаа, техникийн ороогоор орж байгаа, хилцэгж байгаа, техникийн хуралдахгүй байна гэдэг ингээд байгаад байх юм бол бас цаг хугацаа яваад байдаг. За барилгын салбарт бол стандартын тухайд бол барилгын материал дээр их яригддаг. Өнөөдөр жишээлбэл бүгд найрамд хятад ард улсаас ч юм уу импортоор маш их тийм стандартын биш. Манай стандарт Монгол хүний эрүүл ахуйд тохирохгүй ч юм уу ийм олон мараа материал орж ирдэг. За энэ бүгдийг нэг тэр хил гайл дээр орж ирэхэд нь барьж аваад ингээд байхад бас төвхтэй байх. Тэгэхээр энэ буцаагаад нөгөө салбарын хяналт, иргэд олон нийт тэр дундаа энэ салбарын төрийн бус байгууллагуудын хяналт, за мэрэгжлийн хүмүүс, эрдэмтэн судлаачдын хяналт гэдэг ингээд маш олон төрлийн ийм олон нийтийн хяналтын дор энэ бараа материалын стандарт хэмээг баталдаг шаардлага байх ёстой л гэж ингэж үзэж байгаа. Өнөөдөр барилгын салбарт нормчлалын сан гэд байдаг. Өнөөдөр хувийн ч бай, улсын ч бай бүх баригдж байгаа барилгаас шууд зардлаас нь 18% шимтгэл норм дүрм стандартын санд ингээд төвлөрүүлдэг. Нормчлалын сан гэдэг. Өнөөдөр барилгын хотоогуултын яам, барилгын хөгжлийн төв дээр зөвхөн энэ салбарт жилд 6 орчим тэрбум төгрөгийн нормчлалын сан бүрдэж байгаа. Энэ сангийн мөнгөөр тэр салбарт юу хийх ёстой вэ гэхдээ зэрэг энэ суур норм дүрмээ шинчлэх, шинэ стандарт, энэ эрүүл ахуй шаардлага хангасан, хүн ардад ээлтэй, мөн энэ аж ахуй нэгжүүдтэй ээлтэй ийм стандартыг нутагшуулах, оруулж ирэх ийм зориултанд зарцуулах ёстой хөрөнгө байдаг. Гэтэл энэ хөрөнгийг зориултын бусаар зарцуулдаг тухай мэдээллүүд ирж байгаа, мөн хадгалаад байгаад байдаг тухай ярьж байгаа. Тэгтээгээр зэрэг энэ хувийн хвшилчин барилга барихтаа шууд зардлаасаа 18%-ийг өгөөд нь шүү дээ шимтгэлд. Энэ мөнгийг юунд зарцуулах ёстой вэ гэхтэйгээр зэрэг энэ барьж байгаа байшингийн тэр шанар стандартыг хангасан материалыг оруулж ирэхэд боломж олцоог нээгээд өгөөч, стандартыг батлаад өгөөч, хөрөнгө мөнгө хэмнээ, цаг хугацаа хэмнээ, энэ бидний ажлыг хөнгөвчлөөд өгөөч гэдэг ингээд шимтгэл төлөөд байхад энэ мөнгийг нь зориултын дагуу зарцуулахгүй байна гэдэг бол харамсалтай. Тийм учраас За амар сайхан сайд хариулъя. Асууя гүшүүн бол маш чухал асуулт. Энэ хувийн хвшлийн шимтгэл авдаг, за тэгээд зохиогчийн хяналт тавьдаг. Дээрээс нь нөгөө гүйцэтгэлийн хяналт тавьдаг хэдий ч чанар аюулгүй байдлын асуудал хурцгээр байсаар байгаа. Тэгэхээр тэр аюулгүй байдалтай нэг зарцуулах ёстой. Хувийн хвшлээ дэмжих ёстой. Жижиг дунд бизнес асуудал амьдралаа аваад явж байгаа, ажиллаа хийгээд явж байгаа иргэдийг оруулж байгаа хөрөнгө оруулалт болох нь үн цэнтэй капитал хөрөнгө болж цааш нь үн өсөх аюулгүй байдал нь баталгаатай тэгээд өөрсдийнх нь амьдралж баталгаатай байх талаас нь л асуудлыг хараад байгаа юм. Жишээ нь бол бид нар ингээд Америкийн стандарт гэж ярьдаг.
За одоо FTAH гэдэг юм уу, Европын стандартууд бий, олон төрлийн стандартууд бий. Тэрийг бид нар ярьдаг. Гэхдээ олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн амьдралд нотогдсон зүйлийг бид нар дахиад нэг шинжилж шинээр зохиохгүй цаг хугацаа алдаад ямар ч одоо шаардлага байхгүй. Тэгэхээр одоо олон улсын Европын EU, ISO, IEC гэсэн стандартуудын амьдралд болж байгааг нь бид нар оруулаад ирсэн байгаа. Бүр болохгүйгээ цаг өөр орчин нөхцөл энэ үндэсний одоо бас нэг онцлогтойгоо уялдуулаад үндэсний стандарт болж батлах энэ асуудлуудаа тэнцвэртэйгээр явуулаад тэгээ хэрэгжилтийг бүрэн хангах энэ тал дээр л одоо анхаарах нь зайлшгүй шаардлага бий. Тэгээд аль стандартыг хэн хэрэгжүүлэхээ гэдгээр бид бас шууд хэрэгжүүлэхийг бол хянах ёстой. Тэр нь сонгоод авцсан болвол гэхдээ хэн боловсруулах уу гэдэг хязгаарлах боломж байхгүй. Түрүү ярьсан тоо гэдэг бол өөрөө хэн ямар бараа бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх гэж байгаа юм. Энэ улс орны хөгжлийн бодлого, үндэсний доктортой хөгжил, нийгэм эдийн засгийн зорилт нь юу юм? Иргэдийн амьдралын суур хэрэглээ нь юу байгаа? Аюулгүй байдлын суур асуудал нь юу юм? Юуг бид эренбэлж дараалж чухлаас нь авч үзэх юм гэдгээ энэ дотор л ангилж ялгаж л одоо шийдэх гээд байгаа санаа нь энэ. Тэгэхгүй зүгээр нэг хууль тогтоомж дүрм журм гээд цаас боловсруулах талаас нь асуудалд хандаж ирсэн зүйлүүдэд бид нар бас орох ёстой. За стандарт хэмжил зүй за тэгээд энэ тохирлын үнэлгээ итгэмжлийн байгууллагууд яг хөө өөрсдөө тэгээд өнгөрсөн энэ шилжилтийн үед бол одоо байдаг хүчээр ажиллаж ирсэн техникийн хороонд ч гэсэн одоо чадвартай мэдлэгтэй олон хүн байгаа хэдий ч ерөнхийдөө энэ бол шаардлага анхахгүй юм асуудлууд боловсон хүчний дутагдлын салбарт орсон. Шинэ одоо залуучууд энд ажиллахгүй байгаа. Цалин хөлснө гэхэл одоо нэг сая 200-300 мянган төгрөгтэй өнөөдөр стандарт хэмжил зүйн салбар энэ одоо бидний хүнсний аюулгүй байдлыг хангаж яадаг лавлгаа лаборатори энэ итгэмжлийн одоо өнөөдрийн цалин бол сая 300-аас сая 500 мянган төгрөгийн хооронд байна. Гэвтэл бусад салбарууд нь нэмэгдээд яваад идэг. Шинжилт ухааны салбараа бид үйлчлэгээний салбарт оруулсан байсныг өнгөрсөн төсвөөр одоо бид хүчний асуудал болж ээж шинжилт ухааны одоо салбарт нь нэг хэсгийн одоо 300 гаруй ажилтны